дундгүйн 10 жилд дөнгөж 1-р ангид орсон байсан. 1957 он юм. Баг 1-р ангид ороход байжсэн. Тэгээ шалгаруулад тэгээ хөгжим бичиг төрж ирээд. Гарч ирсэн хүүхдүүдийн чинь нөгөө багш нар авдаг. Тэгээд нэг 2-3 хүүхдийг жам багш. Энийг авна дэргээ. Тэгээ лимбний цэрэн дурж байгаагаа яд бас өөрснийхөө хүүхдүүдийг авдаг. Тийм л байсан юм да. Түүнээс биш яг ингээд чи морь хооронд, чи лимбэнд, чи төгөлдөр хоор гэдэггүй. Багш нарын сонгоод. Ерөөсөө шууд багш нар нь авчдаг байсан. Бид нэр бол дагаад гүгүүд очин түүнээс би тэгэхгүй би тийм сурна гэдэг тэрнийг мэдчихгүй юм чинь. Тэгтээ их юмыг нухацтай хэлдэг, ярьдаг. Гайхамшигтай авьяастай. Одоо энэ Монголын сонгодог морин хуурын школыг бий болгосон. Жамбагч намайг морин хуураа төгсөөд арлын дуужгийн чуулгад гоцол хөгжимчнэр хуваарлахад соёлын яам дээр хуваарийг лодоо дамгаа уншижсэн. Тэгэхэд би чуулгад очихгүй би радиод очино гэж шууд хэлж энэ хэн блэ чи энэ яасан их цантай энийг говь алтаад хуваарлаа лодоо дамгаа радио юу чуулгад л очихгүй бол би говь алтаа явна. Яагаад гэвэл санаа чимэд уржгүй намайг их уруулдсан байхгүй. Радиогийн урлагийн гавь сэтгэлтэн радиогийн хөгжмийн редакцийн төмрийн чимэдэр их олон сайхан дуутай хүн шүү дээ. Чимэд уржгүй намайг уруулдсан. Чи радио төгсөд радиод ирээ. Би чамайг Польшид эстрадын хөгжмийн зохиолчийн сургуульд явуулж өгнө. Гэтэ радио чинь манай соёлын яамтай хамаагүй төв хорооны сайд нарын зөвлөлийн дэрэгдэх гэж явдаг. Сайд нарын зөвлөлийн мэдл. Ерөөсөө миний хөгжмийн замд оруулсан, миний хөгжмийг заасан, миний замыг амьдралын замыг заасан, миний авьяасыг тодруулж гаргаж ирж одоо амьдралд маань ийм тусуулсан. Намайг ийм хүн ийм хөгжмийн зохиолч болоход яасан гол ганц үндсэн л хөгжим бичгийн дунд сургууль. Энэ сургуулийг би насаараа харилж явна шүү дээ. Хода алхаж байгаа хүүгэн харуулсан дэмжих үзээ ай хожээ эжигэм би зүрлэн сандагда би 7-р ангид байхдаа эхнийхээ дуу бичсэн. Миний ээж 9 сард нас орсон. Борхон болсон. Би дөрүүлээ өнчөн үлдсэн. Тэгээд ээжигээ яаж дурсаж ээжигээ ганцхан би дуулахгүй, би дурсахгүй. Миний ээжийг бүхэн дурсчээг гэдэг тийм хачин бодол надад орж ирсэн. Тэгэхээр би дуу зохиох хэрэгтэй. Тэгвэл бүхэн дуулна. Тэгэх юм бол миний ээжийг адилхан бүхэн дурсан. Надад ямар тэр жоо хөхт тэгж хүн шүлэг өгнө. Тийм үү. За чи би чамд шүлэг хийж өгье дэр гэж тэр том авраг зохиолч чинь тэгэхгүй шүү дээ. Би танихцгүй дээ. Монголын шилдэг өгүүлэг, Монголын шилдэг яруу найраг гэж ийм хоёр
зузаан ногоон тэр үед байсан. Тий. Хаврдоо тэр нь. Тэгээ би тэрнийг сургуулийн номын сангаас шилдэг найргийг аваад тэгээ тэр дотроос эхийн тухай дуунуудыг шивж үзсэн. Их олон сайхан эхийн шүлгүүд байсан. Ягуу холонгон анхудаа алхаж байгаа хүүгээ хин ар өрөөс нь дэмжихийг үзээд ээжийг би дурсан сандагдаа гэж. Хөө зээ хөө гэж байгаагүй. Тэрнийг би хийсэн. Аяны юм дутаад фраз дутахгүй юу? Ээжийг би дурсан сандаг гэж шууд орохлоор нэг дутуу. Тийм учраас урд нь өргөлт байх хэрэгтэй юм чинь. Хөө зээ хөө. Тэгээд ээжийг би зүирлэн сандагдаа гэж ингэж бүтэн фраз болгож орсон. Тэгэхээр би яруу найрагч байгаа биз? Тэр том агуу дорны яруу найрагчийн шүлгэнд 2 үг нэвсэн байгаа. Хөө зээ. Хүүхэд байхтай ш. Тэгээд энэ дууга чим дуржгаад үзүүлээд чим дуржгаа шаа одоо энэ би ээжтэй зориулж байгаа. Энийг би радиод бичүүлээ гэсэн. Гэрэлтүүд би дуулуулсан. Гэрэлтүүд тэр үед их сайхан ардын дуу, зохиолын дуу дээр дуулдаг. Хоолойд бас л гоё. Гэхдээ радио өдөрт бол огт бичүүлээгүй. Тэгж олонний танил болоогүй. Хүүхэдчүүд дээр чинь. Гэхдээ хоолойн тембр нэг гоё байсан баг. Тэгсэн чинь гэрэлтүүдээр юу яасан чинь чимдэрж гайх тэр юм чинь. Үгүй чиний тембр яг адилхан гэрэлтүүдтэй адилхан байна нөхөр. Чи 2 дугаар хоолой хийж доол. Энд чинь хоёулаа дуулж дуэт 2 хоолой дууруулахгүй сайхан юм байна. Ингээд би 2 дугаар хоолойг гэрэлтүүд 1 дугаар хоолойг гэрэлтүүд чи хөндөр. Тэгээд микрофон өндөр очсон чимэд дуржгаа нөгөө радиог юунд байсан юуны хайрцаган дээр намайг зогсоогоод гэрэлтүүд чацуу болгоод микрофон. Тэгээд би тэр дуулчихсан. Одоо радиогоор тэр явдгийг. алхаж байгаа хүүгэн ээжин арууросон дэмчиг үзэн ээжигээ би зүрдэн сандагдаа цонхон доороос хоололоод борхон болж маа цохолж ангахаан исхийг хараад
Одоо ээж маань байхгүй болчоод тэгэл ээжтэй зориулж хийж байгаа юм чинь. Тэгтээ шууд тэр чинь өнөөдөр би бичүүлэл маргааш нь радиогоор явчихгүй шүү дээ. Тэгээд аавдаа бол нэг их сүд болол ээжигээ дурсаад би ийм аашлаа тэр гэж хэлж зүрхэлэгчгүй тэр чинь. Тэгэл тэр нэг хийгээл радиогоор явхаар нь за тэг надад хэлнэ чимэд орж байгаа. Тэгэл би хэлнэ аав радиогоо сонсороо за би ээжтэй зориулсан доо одоо би гэрэл тодор дуулуулсан та сонсороо л гэдэг. Манай аав гэж юм хэлэхгүй юм тоохгүй ш. Наа өгчмөн өнгөд ингэдэг илэн байлгүй. Дараа нь том концертн дээр очичоод одоо тэр бичлэгийн ч надад би ойлж исэн. Сэмхэн их гоё хөрөндөлөө өмссөн. Сэмхэн нулимсаа авчаад ихийн тухай дунд. Ягаад гэвэл ихийн тухай дуу гэрэл дууд битэр дуулсан. Тэгсэн нэг өдөр тэр доор ирсэн чинь хоёр цагаан цавтаа нэг нь нүдний шилтэй. Тэгсэн чинь агуу их яв болонгой. Формын уцтай манжатгээ би бол их хуурч ингэ зүгээ тэгээд хичээл тавхан аваад гармаачсан. Яв болонгой итгээгүй. Миний толгойг ингэчээд өө энэ үс юм уу гээ. Нөгөө шүлгэнд нь юу яатсан чинь намайг жаахан их том хүүхэд гэж бодоод байхгүй. Тэгсэн чинь 7 дугаар ингэж жижиг хүүхэд. Тэгээд намхан жижиг хүүхэд гэсэн чинь энэ шар толгой. За их сайн байна. Баяр хүргэе эдэр гэжээд. Тэгээ нөгөөд хүн алдарт ширчин сурангай. Тэгээд гэрэл тодыг ер нь би дараа нь сэрүүн саранд эдэр хийгээд Сочийн анхны наадамд гэрэл тодыг авч явсан. Тэгээд тэр зөвлөлтийн мундаг тийм оркестр ч мундаг тоглосон шүү дээ. Алунаран жаргавэ үгүй сэрүүн саран урава хөрги хайгун сэтгэл сэвэн үгүй сэрүүн саран урава хөрги би бол чадахгүй цаашаа гэдэг. Энэгээр мандсан гэрэл тод чинь тэгэл өрхийн дэргүүнийг гаргаж өгсөн чинь өргөгээ хэрихээ мэдэн үүдигнэх юмсан өнөрөдгөн амбултэй өрхийн дэргүүн гэдэг юу унсан гэл гэрэл тод юм л нэгээд бол дандаа энийн дахиулна. Радио концертээр өсөлтөө яриу гэдэг нэвтрүүлэг явдаг байсан. Дандаа гэрэл тод энэ дуу явна. Мяр алцаа
Өөдлийн дуугаа чамдаа дуулъя Шүн тэгээ өдрийг айлнаач харин дуугаа чамдаа дуулъя Бяцхан үрийн тэн мөрөөдөл жигүүрээ дэлгэсэн цагаас эхлэн та түүнийг нь бодит тулгах боломжтой. Өнөөдрөөс хоригдлуулж тэдний мөрөөдөл хэр өндөрт нисхийг хараарай. Покитап ирээдүгэ бүтээ. Улсын худалдааны салбарт ман байлагч, хям дүнээр тэргүүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв. Сар шиндээ сайхан шинлээр. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ. Хотод бүрний үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Өглөө шүний өгөөч нь илүү. Цунаа тосыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Будааны хамгийн шимт хичээлтэй хэсэг нь хэвэг болон үрэндээ байдаг. 100 кг будааны хамгийн өндөр шимтэй үр болон хэвгнээс ердөө 1 литр тосыг гаргаж явдаг. Япон тос цунаа. Сар гайхамшигтай. Шиндээ сайхан шиндээ Golden Gobi. Сайхан бүхнийг чамд шивний дууралсан бол сэтгэлээ чи бидэнд дэлгэж дууралын тухай дуу чамд бидэнд зориулъя Худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол хаяны энэ сарын 50-аасны нэг боллоо. Та гадаад баялаг иргэн эзэн боллоо. Баяр хүргэе. Та манай худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол хаяны 1 сая төгрөгийн аздан боллоо. Хоримтлалтай Монгол хаяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Нарзаа усан сүйтэй ижил кальцтай тул өдөр тутамдаа хэрэгэлдэг. Өдрийн кальцийг минь нарзаан л нөхтөгдөө.
2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмээ. Team Bark газ. Өглөө шөнийн өгөөч нь илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Хариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрэй. Алсаас дуулсан дуу Бэ түмэн жаргал. Тэр алсаас дуулсан дууг би захиалсан. Надтай дуу хийдэг. Тэгээ би нэг хол байгаа оюутан зориулж, оюутан бүсгүйд зориулж. Нэг юм мөрөөдсөн хол алсад байгаа хүнд зориулсан шүлгээ. Хуучны 4 мөрт 8 мөрт эдрийг бол 2 бадаг эдрийг бол эвдсэн тийм сонин сайхан шүлэг. Мянганы газрын зэрэглээ байна. Мэрэлцэн урсаад байна гэдэг чих урт мөр шүү дээ. Ер нь 4-2, 4-4 гэдэг хэмжээнүүдэд бол нэг л тохирч өгөхгүй байсан. Хайж ээж 8-6 гэдэг хэмжээ тийм ритмик тааруулж үзэхэд бол тэр маань бол 8-6 тохирмоор. Тэгээ 8-6-д хийж үзсэн. Ямар ч гэсэн эхний юунууд нь их цаан болж исэн л да. Янжин дулмын өөрийн бүр нэг ярьж байгаа юм шиг их айтайхан тембр. Тэгээ тэр ялангуяа эхний тэр үгэлж байгаа мянганы газрын зэрэглээ байна. Аярын цаан хандвал нөгөө яг л их хүчтэй эмэгтэй аалт хоолойны доод юунуудаар хүчтэй гаргаж дурсад дуулж байгаа. Хоёр өөр. Гэхдээ хоёулаа хүмүүст тэр дороо босч. Тий. Одоо их олон залуучууд болж штэ. Тэ эрен цаанд тэр үед өстэй баахан EDTP-ийг Оросын алдартай шиг дуурайж Оросын баахан дуулдаг гэсэн. Энэ популяр энэ дуунуудыг дуулдаг. Эрен цаанд тэгээд алдартай Оросд дуулдгаар алдартай болсон. Хоолой надад таалагдахгүй юу? Тэгэнгүүт давгд орж гол шүлэг захиалаад ерөөсөө манай шинжилгээний дуу байхгүй давгд орж хоёлаа нэг шинжилгээний дуу лавсангийн давгд орж байгаа. Тэгээд давгд орж байгаа шинжил эхлээд үгийн шүү дэр гэж би бүр захиалсан. Үглэн шүү, хэлэн шүү. Тэгсэн чинь шинжилдэ, шин ондоо, сайн уу дэр гэдэг нэг хөөргөн үг гээд тэгээд шинжилдэ сүлдэн цочиг наадамд сайн байна уу сочи дэр гэж яг тэрэнд нь үг. Тэгээд энэ шинжилгээг эрен цаанд яагаад тарарирара тарарирара зарарирара
Наадамд сайн байна уу сочи гэдэг алтан хоёгийг дуулж би тусгай шагнал хүртэж байсан. Энэ бол миний хувьд мартагдашгүй хамгийн баярт би яагаад гэвэл одоо олон улсын тайзан дээр анх удаа гарч байгаа ийм оюутан эмэгтэй байсан. Тэгээ би тэрнийг их баярлж авдаг. Тийм учраас алтан хоёгийн тухай бол надад хамгийн сайн сайхан дуртгал байдаг юм аа. Эрен цаанд энэгээр алдаршаад ирэхгүй. Тэгээд 69 онд Сочид ардчилсан орнуудын залуу стратийн дуучид хөгжмийн зохиолчдын том наадам болсон. Тэрэнд нь зохиолч Падрова өргөдөө. Алтан хоёрыг Эсвэрэнгийн хүүхэд тэгэхэд би 9-д орсон. Өргөдөө. Гэрэл тод дуучин миний сэрүүн сарныг дуулахаар эрен цаан дуучин. Тэгэхээр зэрэг тэр автор нь явах хэрэгтэй. Би тэрийг явсан. Тэгээ эрен цаан тэр хоёр ч хоёулаа том 3 дугаар байрын хоёул нь хийсэн. Сайхан дуулсан сайхан бичлэг одоо тэр том наадмын буйнаар одоо Оросын Истра симфон найрал хөгжим зөвлөлтийн ардын жүжигчин удирдаач Юрий Слянтовын удирдлагаар хөгжсөн. Тэр том хөгжимтэй. Йой, тэнтэй бичүүлсэн. Одоо радио алтан фондонд хийсэн. Их жоорлж явуулдаг. Тун ховор явуулж байгаа. Усчиг мэлтэлцээ аммугэн ашараа татан юушиг тайхраасаа хайрын сайхан хүмсороо миний харитата учарта дороо аммул бүсгэн мозэкстэн олно коркондоо Зангадгүй тэгэд зангад төгс манай сурууд дууны багшаар ирсэн. Тэгээд Шараа гэж мундаг хөгжмийн зохиолчтой дууны зохиол. Их гоё олон сайхан хар ус нуурын шагшууруу гэж зангадгүй халдвартай эд дуунууд. Тэгж яхад би за зангад төгстэй энэ гоё дуучинд нэг дуу дуулуулж. Тэгээд Монгол үсгийн үзэсгэлэнг Лодон шар Нямцарын 2 хүний үг. Тэгээ энийг биччихэд нэгэнтэй л эмэгтэй хүнийг магтчихад бас л миний ээж оролцож л байгаа шүү дээ. 3-аар дарсан гизий чинь гойлыг төрсөн би хийж. Тэгээд зангад өгч калория биччихэд орхоо багсаа гэдэг. Жохон 7 дугаар анги хөгжтэй тэр чинь. За багсаа би нэг танаар энэ дуу дуулах гэсэн юм гээл. Гээл. Нот үзчихээд за чөлгөө. Чи хэдгээр ангилээ гэж. 7 дугаар анги. За яхаараа 3-аар дарсан гизэг нарийн сайхан хөмсөг нэг сайхан хүүхнийг магтсан. Чи яхаараа 7 дугаар анги өгöd. Хүүхэн магтаад байдгүй хоо. Би хаалгын хагаад айгад гараа явчихгүй. Цухтаа. Чи маргаас нь ойлоо ерөнхий эрдмийн хичээл өглөө ордог гэсэн чинь түүхийн хичээл дээр чи орлоо өгсөн хичээл дээр үйдсэн чинь зангад төг шагааж би хамгийн урд суудаг гэсэн чинь
За гэдэг гэсэн чинь. Чи орлоо угсаа алтууыг гэж хүүхд байна уу? Би нэг уулзмаар байл гэсэн чинь. Алтууыг байна энэ. Заагаар гэсэн чинь зам чи яагаад өчигдөр зүгтаа юу ч. Энэ дууг чи харлаа үзлээ сонслоо. Сайхан дуу шүү. Багш нь дуу. Баярлалаа дэвчихгүй юу. Хайгаад нөгөө энэ чи хүүхний тухай бичлээ гэж загнах юм баг гэж удсан чинь. Тэгээд энэ дуу тэр дороо. Тэгтээ энийг манай ангийн дууны анги биш манай ангид дандаа найрал дууч болох улсууд. Одоо бол дууртамдаг байж гал цөмөр тэтгэвртэй гарсан. Тэднэрээр эмэгтэйчүүд ардна. Тэгээд зангад өгш. Одоо энэ хүртэл явдаг шүү дээ энэ бичлэг бол. Тэгээд дараа нь энэ шардын жижигч нөгөө Батцөг дуулсан байна. Нөгөө хэний хамтлаг дуулсан байна. Зөндөө байл лээ дээ. Сүүлд бол ингээл буцаал сайн дуулдаг л байх гэж би бодож байна тийм ээ. Сар дуулагдаад алга болдог дуу би. Бүр одоо чаарлаа энэ чинь миний 7 дугаар анги гэдэг чинь 1963 70 жил болж байна тийм ээ. 70 хэдүү 63-аас одоо 2025 он тийм ээ. 72 3 жил.
жил морилж, буянтай жил ирж, өвгөн жил морилж, үлзийтэй жил ирж, дээл бүсэн гоёлтой, дэлхий тэнийн баясгалантай, дээдэс нэлхэс бэлэгтэй, эрүүлэнх саруу сайхан сар шиндэ сайхан шинлээрэ. Pocket App ирээдүгэ бүтээ. Pocket санхүүгийн цогц платформ. Улсын худалдааны салбарт манд айлгч, хям дүнээр тэргүүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв, сар шиндэ сайхан шинлээрэ. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндэ сайхан шинлээрэ. Хотод бүрний үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Өглөө шөнийн өгөөч нь илүү. Ширээний жимэг болсон дэлхийд ганцхан Монгол Багрото хотол олноороо сар шиндэ сайхан шиндэ. Аюунаас минь чи бидний зорин ирэж амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивний дууралсан бол сэтгэлээ чи бидэнд дэлгэж дууралын тухай дуу чамд бидэнд зориулъя. Худалдаа банкны хоримтлалтай Монгол хаяны энэ сарын 50-ны нэг боллоо. Та гадаад баялаг иргэнсэн боллоо. Баяр хүргэе. Та манай худалдаа үйлчлэлийн банкны хоримтлалтай Монгол хаяны 1 сая төгрөгийн азтан боллоо. Хоримтлалтай Монгол хаяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Нарзаа усан сүйтэй ижил кальцтай тул өдөр тутамдаа хэрэгэлдэг. Өдрийн кальцийг минь нарзаан л нөхтөгдөө. Гой зөөлөн амттай юм аа. Эрдэн шишин жигнэмэг мистер Оуд. Өглөө шөнийн өгөөч нь илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери 14 төрлийн пробиотик ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндэ сайхан шинлээрэ. Тун дуртай болов гэж тэр үед бас энэ түүхтэй сонь заавал өгнө. Соёл удаг зохиол, цог сэтгүүл нэг цалингас навдаг байхгүй. Тэгээд захиал соёл урлаг гэдэг нэг сонин. Тэгээд цог сэтгүүл. Тэгээд дагварт нь бахан хөдөлмөр сони идэр бас байдаг. Тэгсэн чинь тэрэн дээр нэг дуун дуртай болоо гэдэг. Үгүй ямар гоё нэртэй юм гээд харсан чинь. Сэрэн гэж үлээ. Найрыг ихсхийн тэнгэр болно. Намайг дотроо агуулад байгаа. Би дуун дуртай болваа, дуулах дуртай болваа. Би стаав гоё шилэг. Тэгээ энд дуу хийчихсэн дуулуулаг байжсэн. Чадахгүй шүү дээ. Сурагчиг нэг хөгжмийн зохиолч маа энийг дуулгээд авчиж өгөх. Хинээр дуулуудыг хэнийг гуйдаа л гэж бодсон. Тэр чинь ардын дуугийн чуулгад дуучин байсан. Инг төвшин. За тэр үед мандаж эхэлсэн сэрэн долгор дуучин. Гавьяат. Гавьяат.
За энэ хоёроор гуйлаа. Энэ хоёр дууллаа. Ваа гоё дуу юм даа. Радиод үчилсэн чинь энэ дуу тэр дороод харсан. Дундэрт. Тэгсэн чинь нөгөө намайг хөөдөг биеийн тэмрийн багш маань. Гэхдээ алтуу чи дуу бичсэн юм уу? Дундэрт болов гэж. Гэхдээ Осрэн гэдэг чинь чи одоо миний нэрийг мэддэг юм уу? Тэгсэн чинь нөгөө хөөгдөг багшийн шүлгийг хөөгдөг багшийн шүлгийг олоод тэрийг бичиж Сирэнгуйг алдарч бол. Тийм байна. Тэгээ энэ дуу ерөөсөө хит болсон. Ерөөсөө тэр доо. Би тоосон шүү дээ тэр үед. Тэр чинь сураг сөөхөдэй гэлээ. Ямар сандал экс ролын дэрэгдүр хөгжин бүжиг би ч төмөр замаас явдаг. Ленин клуб дээр уцаад ингээд экс ролын өмнөр явхад л тэр дуунууд чинь экс ролын цонхоор нөгөө завсарлагаараа оюутан хөөхдөд чийстэй хангинуулж явахгүй. Тэгэхэд чи пэдгэнд явдаг байл чи жахаж гэж. Даанч намайг мэдэхгүй би сте. Наяад оны ихээс манай ардын жижигч нэрт найруулагч мөнгө төрж дараамад их сайхан шин хандлагатай шин жүжигүүдийг тэгтээ сонгодог маркийн зохиолуудыг өөр жүжигээр эвдэж залуучуудын сонирхлыг татгаар залуучуудад юм хэлэхээр их сайхан жүжигүүд хийсэн шүү дээ. Тэрэн дээр бол сайн муу зохиол нь хамаагүй. Жишээлбэл дожоод оржгон унгаа хайр гэдэг нэг зохиол байсан. Тэрнийг бол эвдэлж их сайхан зохиол хийсэн. Тэрэндээ үрсэн. Тэрэн дээр тэр унгаа хайр гэдэг дуу чинь яг нэрээр нь би гаргасан. Давг доржгоо захиалаад ийм жүжиг хийх гэж байна. Тэгээд одоо анхны унган хайрын тухай хайр сэтгэлийг дуулсан дуу. Тэгж энэ унгаа хайрыг хийсэн шүү дээ. Гайхалтай дууны шүлгийн майстро давг дорж байгаа. Ганган хэлж байгаа биз. Шууд хүнийг хөгжмөн зохиолч өгөл өөр татаад аваа явчихж байгаа. Тэгээд энэ бол анх удаа миний 8-6-гийн дуу энэ. Өөрөөр 8-6 гэдэг чинь 1 2 3 4 5 6 1 2 3 4 та нар зүгээр ойлгуулахын тулд хэлж байгаа. Нөгөө дуунууд чинь дөрвний дэргүүл 1 2 3 4 1 ийм темптэй. Энэ чинь вальс шиг байгаа. Тэгээд тэр олон мөрд үлсхийн заяанд өглөөнөр шиг туяаран ирчгээд гэдэг үгийг энэ 8-6 багтааж байгаа. Тэр айгуу урд үлсхийн заяанд
өглөөнөр шиг туяаран ихэрчгээд гэдэг одоо багтаж байгаа биз. Тэгж энэ дуу төрсөн. Тэгээд тэрнээс хойш мөнгө төрж өөрийнх нь тавьсан бүх жүжигэнд гарваа марваа гэл одоо тэгэл олон жүжиг дараагийн бараг 20 жүжиг байгаа. Тий бүгдэнд нь хөгжмөд бичсэн. Бүх дуунууд нь тэр дороод харж байна. Дараагийн жүжиг бол киноноос илүү хэцүү. Яг тэгвэл амьд зэрэгтэл амьд жүжигчд тайзан дээрс харьцаж байгаа учраас амьд тэр юунуудаа зэрэглээ үзэгчтэй яг шууд өдөрдөж байгаа жүжигчд тэр хоёрын санаанд шууд үйлчилж тэднийг төгшөртэй хэсэгт нь жинхэнэ төгшүүлж уянгийн халилтай хэсгүүд нь жинхэнэ зэрэглээ хайлуулж уярааж санагдуулж ингэж явах хэрэгтэй. Кино бол тус үйл явдлыг нь яг зурагтай тэр айхтар хэсгүүд нь байлгаад кино бол мөнхийн их голоос харах дүрсийг харахад хальсан дээр буулгасан дүрсийг харах юм шүү дээ. Тэгтээ нэг хол зөрөө бол байхгүй. Хамгийн бүр онцлогтой хатуу юм шаарддаг нь бол драмын жүжиг. Симфон 3 дугаар симфон. Намсраж угаа тэгэхэд байсан намайг би чинь 77 он тэгсэд тоглогдсон нь бол бас л 82, 83 он. Тэгтээ жигсрүн гэж их мундаг удирдаач бас их сайн авьяастай удирдаач. Намсраж угаан туслах үгээд ер нь Монголын симфони бүтээлүүдийн ихэнхийг удирдсан хүндэ жигсрүн. Энэ бас намсраж угаан үед намсраж угаан удирдсан хийлийн 1-р концерт. Хийл оркестр зориулсан 1-р концерт. Филармоны гоцол хөгжимчин Алима хийлч Монд Цэвэрлоцк гэсэн манай Монголын мундаг хийлч. Тэр оркестр тавал намсраж угаан удирдаж Алима тавал. Алтан хоёрыг концертийн аяц гоцол хөгжимчин Новин Цэцэг Улсын дөрвөлжийн гэрлийн театрын яруу тунгалаг симфонийн айн хөгжим удирдаач Монгол Улсын соёлын тэргүүр ажилтан Туулай хүүгийн гэрэл цэцэг.
Монгол аялгуу бол хоёр вариант байгаа. Тэгээ симфони оркестр зориулсан одоо Монголын байгаль юуг л дуулсан тэр нэг аялгуунаас бүтсэн вариац хэлбэрийн бүтээл дээ. Энийг мөн морин хуурын чуулга авч тоглосон байгаа. Өөрөөр хэлбэл симфони утсан дан утсан оркестр, струнный оркестр гэж байдаг. Струнный оркестрыг тоглосон, морин хуурын чуулгыг тоглосон. Одоо энэ дуурийнхан 2 дугаар редакцаар ажиллаж байна. Яагаад гэвэл 1-р нэг темирхүү боллоо. Санаанд жаахан дутуу юм шиг санагдаад байгаа. Бол 2 дугаар редакц гэж заавал байдаг. Ер нь том бүтээлүүд дээр тийм байдаг. Энийг бол ер нь 26 онд дуусгаад 2 дугаар редакцаа дуусгаад өөлөн гэхэд дахиж дуулуулна гэж бодож байна. Айрынууд нь өшөө том болно. Айрын хэлбэрийн. Яагаад гэвэл 1-р андаа анхны энэ юу бол дууны шүлгэрхүү болцсон хэсэг байгаа. Тэр бол болохгүй. Тэрнийг ер нь жаахан нэмж бүр өшөө романс маягийн бөгөөд дуурийн цомнол бол өөр шүү дээ. Тэгээд бүр мэрэгжлийн одоо бадарчгүй их сайн бичих байх. Одоо бол арай л үгүй байх тийм. Ер нь бичих авьяастай залууч би. Тэгвэл дуурийн цомнолыг ихэнх хөгжмийн зохиолчид өөрөө засаад өөрөө бичсэн тал бол их бий. Өөлөн ихийг дуурийг Лувсан шургугай, Мясургугай дээр ер нь Монгол дуур заавал тийм классик зарчим, сонгодог зарчмыг баримтлах ёсгүй. Чиний энэ өөлөн ихийн энэ форм энэ бол одоо ер нь Монголын үндэсний орчин үеийн дуурийн л ерөөсөж шинж төрөх энэ шүү. За чи нэгэд бити устаа юу алдчихаараа энэ дээрээ л ажиллаарай. Би чамд зөвлөх юм энэ л байна. Лувсан шургугай хэлсэн би өөр энийг стовр үргэлж бодож л явна. Халахын сайхан хүүхнүүдийг хөрвөн өстөө. Монгол Улсын үзэсгэлэнгийн дараа болсон зөвхөн сэдэв бол адилхан шүү дээ. Монгол хүүхнийг л сайхан Монгол хүүхний үзэсгэлэн багтсан бол халахын сайхан хүүхэн бас халахын сайхан хүүхэн гэдэг ийм хүүхэн байдаг юм аа гэдгийг л бас сайхан шүлэг. Тэгтээ бас их урт мөчлөг мөртэй. Тэгээд энийг чинь анх халахын сайхан хүүхний чинь Эренцээ хамт болсон байх шүү. Чи дуулахад бол тийм ч бас амар юу дуу шүү дээ тий. Хар мөнгөн сарны дуурайтай хахын сайхан хүүхнүүд наран адил жавхатай хань сухад ялдамхан насан мөнхийн түшигтэй насан мөнхийн түшигтэй алдахын хархан гэцэгэн аруу нурунда чимэгтэй адагхан эрвэхэнүүд чинь хүмсгүү нүрэндээ хахын сайхан хүүхнүүд наран адил жавхатай хань сухад ялдамхан
чадлын бахар хууштай юу эрдмийн үлсэн ухаан боддын бах дуустай хахын сайхан хүүхнүүд наран адил жавхатай хандан сухад ялдамхан нас мөнхийн түшигтэй ятамхан нас мөнхийн түшигтэй ятамхан нас мөнхийн түшигтэй Pocket App ирээдүгөө бүтээн. Pocket санхүүгийн цогц платформ. Улсын худалдааны салбарт манд байлагч, хям дүнээр тэргүүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв. Сар шиндээ сайхан шинлэр. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлэрэ. Хотод бөөрийн үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Джеймсон брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Канадын алдарт Джеймсон брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Өглөө шүний өгөөч нь илүү. Цоноо тосыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Будааны хамгийн шимт хичээлтэй хэсэг нь хэвэг болон үрэндээ байдаг. 100 кг будааны хамгийн өндөр шимтэй үр болон хэвгнээс ердөө 1 литр тосыг гаргаж явдаг. Япон тос цоноо. Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивний дууралсан бол сэтгэлээ чи бидэнд дэлгэж дууралын тухай дуу чамд бидэнд зориулна. Худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол хаяны энэ сарын 50-аасны нэг боллоо. Та гадаад байлгыг хийсэн боллоо. Баяр хүргэе. Та манай худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол хаяны 1 сая төгрөгийн азтан боллоо. Хоримтлалтай Монгол хаяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Миний охин ч гадаадд удсан ч гэсэн өвөө эмээ ах их чигээ танихгүй байж болохгүй шүү дээ. Санжаа өвөө Пагма эмээ хоёр нь байна. Очрох Дэлгэрман ахтагч хоёр нь. Нөгөө инээдэг тулгаа ахын сувтаагч нь байна. Удахгүй сар шинээр хэдүүл очиж золгоно. Инал фрута Пагма эмээ. Инал ориглон очрох. Инал тэрэлж тулгаа ах. Инал сэлэн сувтаагч. Өнөрөө сайн санджаав. Дэжиг дэлгэрмэгч тавлаа. Бэби шаркийг өөрт таландаа тавлаа. Миний охин нэрээ хамаатнуудад таньж гэнэ үү? Манаха. Фрута Пагма эмээ. Тэрэл толгоох.
Тэлэн сувтай их. Дээд дэлэн маань. Хориглоо цаа. Сайн санджав уу? Ур хойчтой өвлөөлөн үлдээх бахархалт Монгол соёлоор гоёно. Апу компани. Нарзаа усан сүйтэй ижил кальцтай тул өдөр тутамдаа хэрэгэлдэг. Өдрийн кальцийг минь нарзаанд л нөхтөгдөө. 2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмээ. Тимбар газ. Өглөө шөнийн өгөөч нь илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрэй. Хөгжмийн зохиолч гэж манайх утгачлал орчуулсан байл л да. Яг л зөвлөдөө энийг араа музыкальный би болгоороор яриад байгаа. Би тэр орос хэл мэдгүй ч юм музыкальная ч гэдэг юм уу тэр дагвар магврыг би бол намайг их хатуу орсоор ярьлаа гэдэг. Хатуу орос биш би болгоороор яриад байгаа байхгүй юу. 11 жил тэнд байсан миний хүүхдүүд тэнд төрсөн идэрхлээ зэрэг чинь би чинь болгоороор дээрэл ярьж шүү дээ тийм үү. Музыкальный писатель хөгжмийн зохиолч гэдэг хүн бол тэдний хэлээр тэр онолоор жишээлбэл Алтан энэ бичсэн симфони энэ төгөлдөр хуурын концерт нь энэ бүтээлүүд нь бол ийм ангитай юм аа. Энд бол сонатны форм ашигласан байна. Яг ингэсэн байна. За энэ бол зүгээр энгийн просто делный формоор бичигдсэн юм байна. Энэ бол тем ач холбогдолтой юм аа. Энэ бол тэгнэ. Энэ бол ийм гоё Монгол ардынхаа дуу тэгж ашигласан байна гэдэргээд бичдэг тэр хүн музыкальный писатель бөгөөд хөгжмийн зохиолч байна. Яг композитор бол дипломдоор бичигдсэнээр л композитор. Инженер чи жишээлбэл инженерийг юм хийдэг хүн эдэр гэж орчуулах уу яах вэ тийм ээ? Инженер бол инженер, диплом дээр нь бичигдсэн байгаа биз дээ. Профессор гэдэг профессор л байгаа биз дээ диплом дээр нь. Доктор бол доктор шүү дээ тийм ээ. Композитор бол миний дипломн дээр хөгжим зохиолч гэж байхгүй шүү. Композитор л гэж байгаа шүү. Хөгжим судлаач бол музыкальный критик. Нэг шалдан ай май зохиодог нөхцүүдийг л адилхан хөгжмийн зохиолч гээд адилхан би тэднэртэй хамт хөгжмийн зохиолчулж дуудаг. Тийм биз дээ. Тэд нар консерватори төгсөөгүй. Тэд нар том бүтээл бичээгүй. Тэд нар юм нийт төгсөн олон алдартай дуу бичээгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг тэд нар бол ая зохиогч байна тийм ээ. Тэгэхэд адилхан хөгжмийн зохиолч гэл. Нэг хоёр шалдан ая бичгээд тэгээд тэр нэг хэд хоногийн настай тийм ээ. Тэгэхэд миний анхны дуунууд 63 онд 7 дугаар ангид байхад бичсэн дуу одоо 70 жил болж. Ер нь тэгж
тухайн үед тэр жоохон 7 дугаар анги хөгж энэ тэнд судлаад юм сонсоол пенс одоо нэг их ингэж хөгжим сонсоол юм нэвтрүүлэг үзээд ингэж их олж авах юм бол байхгүй шүү дээ. Энэ бол ерөөсөө яг гарч ирэх тийм авиасын өндөр авиас байд юм байна. Багасаал германч тоглож ирсэн дараа нь Мариор орлоо хөгжим бүжиг хөгжим боловсралтай боллоо. Төгөлдөр хураваа нэгддэг боллоо. Орос өгш арч төгөлдөр хуур суур юугийн тавиулаа заадаг юу боллоо. Тэгээ энэ бүхэн чи их сайхан үндэс болдог. Тэгэнгүүт одоо тэр 7 дугаар ангийн хөгж гисэн нэгэнтэй л авиас нь байсан болохлоо зэрэг. Тэр үед 90 тухай үед би сүлд нь бодож хахад дандаа цэргийн дуу, хөдөлмөрийн сэдвтэй дуу, барилгачдын дуу, цэргүүдийг тариалан дээр гаргадаг дуу, нэгдэлчдийн дуу, хөдөө аж ахуйн сайн малчны дуу, ийм л дуунууд байсан шүү. Үжил суртлын. Дандаа үжил суртлын, дандаа хөдөлмөрийг уриалсан тиймэрхүү дуунууд байсан. Нийтийн ийм сэдвтэй уянгын одоо хүүхнийг магтсан тийм ээ 3-аар дарсан гэдгийг чинь эдгээр болголоо гэдэг юм уу эсвэл энэ дуу надаа ингэ зүрхт минь шингэж байгаа нэгэ дуун дуртай болоо гэдэг юм уу тийм ээ эли ихийг их гоёор магцаа өөрөөд нь зүгдэж байдаг ихийгээ үзээд байна. Ийм дуунуудын сэдв эн чинь шал өөр юм ороод ирж байгаа байхгүй. Тэгээд энэ 63 миний анх бичсэн тэр 7 дугаар ангиас бичсэнээс 11 дугаар анги 69 он хүртэл явтлаа бичсэн тэр дуунууд тэр хөгжмүүд бол Монголын дууны эстрадын шин дууны чиг хандлагыг бол яг хийж гисэн. Миний цэцэгчний үсээ эдэргээл энэ сайхан шүлгүүдийг чинь захиалж аваагүй. Цэцэгчний үс чинь цэцгийн одоо жимсний нэг хөөрхий хөгжмөжгийн баруун талд одоо Польш шилчингийн тэнцээ залуу юуны ботаникийн хүрээлэн юу гэлээд нэг юм байсан. Тэдний улсууд бадарчгаад бидний цэцгэнд их хайртай юм байгаа нэг ботаникийн хүүхнүүдэд зориулаад та нэг шүлэг үзэж өгөөч гэсэн чинь бадарчгүй бичсэн байгаа. Тэр үл жаахан хөөхтэй. Тэгээ бадарчгүй заа гэж аваад нөгөөдөл нь урамшуулд өгөөл. Алданхан нарны цацрыгийг атхан ариухан хөрсөнд чинь соёол нь найгсан миний цэцгийн их сайхан шүлэг. Миний цэцгийн юунд одоо дайны тос бүх үрээсэ. Аргагүй бадарчгүй. Тэгээ юу за би дараа болоо идэргэх юм байхгүй. Тэр нь хүүхнүүдийг явсны дараа суугаал. Тэр дороо айлгой орол цэцэгчний өвлөн гараад. Тэгээд ч ер нь дарханд очих ажилтай байсан. Тэр чинь хөгжим бүжиг биш шүү. Телевиз дээ. Дархны жүжигчдийг тэр үед инх хотод би хөгжим бүжиг төгсөхөөс өмнө би чинь ирээд хөгжим бүжигтэй онлын багш. Тэгэхэд би лекц миний онлын хичээл дээр би ороход инх хот гэж нэг тийм бор бүсгүй яочин тоолдог. Гэхдээ өөр тухайн үед чи их бас хөөргөн дуулцсан. Дархны театрт очиод нэг сүмбэн цагаан хуруу гэж Сүхбаатарган их эвлэг сайхан тэгтээ их сонин хөгжимтэй төмөр утастай ятгахтай гитартай ийм хоёр хөгжимтэй дархны театрын хөгжимч хоёр хөгжимтэй дуулсан их сонирхол татсан л да. Алданхан нарны цацраа ариухан хөрсөнд соёолон агасан миний
цэцгийн ариухан дэлбэн даны тосон үзгээ энхэрхэн дэлбэчнэт аламхан ихийн хайра чамай ургусан юм энхэрхэн дэлбэчнэт аламхан ихийн хайра чамай ургусан юм. Ингээд тэр ятгахтай төмөрцтэй ятгахтайгаа гитартайгаа би дээр нь флейт нэмсэн. Филармоны одоо энэ хонгорогийн баяра мундаг флейт чин филармонд байсан. Их ч гоё дуулдаг байсан бас. Тэгээ баярагаар флейт ягаад ингээ энэ дүр хөгжмөнтэй их таарсан л да. Олдонхан анарны цацрагаатаа ариун хүрсэн соёлон найсан андрал жараа дингэгийн бирэгди алог цэцгэсимүг дэлгэргэ. Миний дууны ийм бүтээл гаргахлаа зэрэг аль 7 дугаар ангиасаа л одоо бичсэн дуунууд орсон л да. 7 дугаар ангиасаа бичсэн анхны л одоо дуун дортой бол Монгол үсгэн үзэсгэлэн эхийн тухай дуу явуулангийн шүлэг. Отхон сурангийн бас ээжээ дурсан гэх мэтийн ийм дуунууд орсон юм. Унга харин 82 оноос энэ бол 10 жил дөхтэй зүтсэн доо. Энэ 32 нь бол унга хайр 82 оноос хойш одоо сүүлийн үед дуулагдаад байгаа дуунууд энэ унга хайраас эхлээд ийм хоёр бүтээл гаргасан би ивент итгэсэн газартаа их баярлж байгаа. Зөв зохион байгуулалттай сайн дуу гэдэг бол жишээлбэл энэ ч одоо 60 70 жил болж шээ тийм ээ. Таархан дуу дуурайсан дуу бивэнтэй яасан дуу нэг дуулагдлаа хүн маргааш нь санахгүй шүү дээ. Тийм ээ. Ер нь нэг сарын настай, 3 сарын настай. Сайн дуу гэдэг бол одоо 70 жил дуулагдал. Нууц нь одоо өөрийн чинь хэлж байгаа тэр сайн дуу, сайн зохиогдсон, жинхэнэ авьяасаас төрсөн, сайхан аялгауг олсон. Ер нь уран бүтээлчийн жаргал тайгийн, зовлон тайгийн, дунд зэргийн ер нь бүгдийг туулаад явж байна. Гэхдээ уран бүтээлч хүн ер нь энд нэг зорьсон бол зогсдоггүй. Тэрнийгээ хийж кайф авч идэг. Тэрнийгээ хийж одоо бүтэн нойртойгоо хонжидаг. Тэрнийгээ хийцсний дараа хамгийн сайхан мөчшүүд яг дуустдаггүй одоо олон хоног намайг зовоосон юм яг гарчаад тэгээд сэтгэлд нь нийцсэн. Тэгээд тэрнийг за одоо боллоо. Одоо эвэрхэм. Одоо л төмний хүртэл болно. Или одоо л энэ дуучиндаа таалагдана гэдэг. Одоо л энэ бол Монголын дуучдад дууны уран бүтээлийн сав хэрэгтэй гэж бодсон. Санаа дүрсэн санаа нь одоо багцсан үед л уран бүтээлч жаргалтай.
Бяцхан үрийн тэн мөрөөдөл жигүүрээ дэлгэсэн цагаас эхлэн та түүнийг нь бодит тулгах боломжтой. Өнөөдрөөс хоригдлуулж тэдний мөрөөдөл хэр өндөрт нисхийг хараарай. Pocket-Up ирээдүгөө бүтээ. Улсын худалдааны салбарт манд айлгч, хям дүнээр тэр бүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв. Сар шиндээ сайхан шинлэр. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлэрэ. Хотод бүрний үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Өглөө шөнийн өгөөч нь илүү. Ширээний жимэг болсон дэлхийд ганцхан Монгол Багрото хотол олноороо Сар шиндээ сайхан шиндээ. Сар гайхамшигтай. Монголын өглөө бүрийг мэлааж айл бүхний хойморт сүлрэн байдаг. Өвөгдөөс уламжилсан сүн соёл ирээдүйд ч тодорсоор байна гэдэгт бид итгэдэг. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани. Надад кетанол гээл байгаа. Цагс өөрөн жимэс хора кетанол түрглээ. Нөхөр минь байшингаа бодлоо. Дахиад кетанол хэрэг боллоо. Кетанол гээл бүх хүнд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Антибиотик хэрэглэж байхдаа би Лениксийн 3-4 мөрддөг. Эмчилгээний эхний өдрөөс антибиотик ууснаас хойш 3 цагийн дараа доод тал нь 2-7 хоног. Леникс Forte өөрийгөө хайрлаарай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Шиндээ сайхан шиндээ. Golden Gobi. Ханаад томоо гэдэг чинь яг гинжин уруултай ижил. Бронхомонам ханаад томооны эсрэг дархлаа дэмжих бэлдмэл. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Монголын өглөө бүрийг мэлааж айл бүхний хойморт сүлрэн байдаг. Өвөгдөөс уламжилсан сүн соёл ирээдүйд ч тодорсоор байна гэдэгт бид итгэдэг. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани. Нарзаа усан сүйтэй ижил кальцтай тул өдөр тутамдаа хэрэгэлдэг. Өдрийн кальцийг минь нарзаан л нөхтөгдөө. Гой зөөлөн амттай юм аа. Эрдэн шишин жиг нэмэг мистер Оуд. Өглөө шөнийн өгөөч нь илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй.
Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Хариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ.